Өнөөдөр ямар өдөр юм бэ гэх юм бол Memorial Day. Америкчууд нас барсан, дайнд өнгөрсөн цэргүүдэд тэмдэглэдэг өдөр. Тийм учраас хөрөнгөний зах зээл хаалтай гэхдээ өнгөрсөн 5 дахь өдөр Дональд Трамп юу хийсэн бэ гэх юм бол Европт 50% тарифыг оногдуулсан. Европыг алгацсан. За гэхдээ бүтэн сая өдөр Дональд Трамп Европын холбооны ерөнхийлөгч фон дер Лайнтай утсаар ярьж тэрийг 7 сарын 9 хүртэл хойшлуулсан. За энэс болж юу болж байгаа юм бэ гэх юм бол futures market дээр ерөнхийдөө хөрөнгөний зах зээл 5 дахь өдөр жоохон уналттай байсан. Одоо буцаагаад босч ирэх магадлал нь ерөнхийдөө бүрдсэн. За гэхдээ өдрөөс өдрийн хооронд ханшуудаа ярихаас илүү өнөөдрийн market update танаас эхлэх юм бэ гэх юм бол ер нь Америкийн макро зах зээлээс эхэлцгээе. За S&P 500-гийн гүйцэтгэх захирлууд удирдлагуудаас судалгаа аваад үзэх юм бол ерөнхийдөө та хэдийн ирээдүйн ашигт ажиллагааны таамаг хэр юм бэ гэх юм бол тал нь ерөнхийдөө жоохон муу байх болно гэсэн ер нь бол та харж байгаа юм бол ковидын үеэр навс унсан. Тэрнээс хойш би буцаага босч ирсэн. Тэгээд ерөнхийдөө тогтвортой жоохон буурж ирж байгаа. Ерөнхийдөө компаниуд жоохон эргэлзээтэй байгаа гэсэн үг. За 2025 оны spring season юу юм бэ гэх юм бол үл хөдлөх, борлуулагддаг улирал гэсэн үг. За та харж байгаа юм бол home builder traffic нь 22 он, 23 он, 24 он барилгын компаниуд, орон сууц, хаус барьдаг компаниудын үзэсгэлэн худалдаа одоо жишээлбэл манай Michelle Expo дээр тийм барилга Expo Expo болдгоо шүү дээ. Энэ жилдээ бол ер нь бол эрэлт маань нэлээд бага байна. Ерөнхийдөө орон сууц сонирхож байгаа хүмүүс нь цөөхөн. За энэ юунаас болж байгаа юм бэ гэх юм бол нэгдүгээр за бас эдийн засгийн эргэлзээ бас байгаа. Юунаас юу хамгийн томоор нөлөөлж байгаа юм бэ гэх юм бол хүүгийн түвшин. Ерөнхийдөө орон сууцны зээл авахын тулд одоогийн байдлаараа Америкийн зах зээлийн хүү нэлээд өндөр байгаа учраас энэ жил болгоны хүүгийн төлбөр аюул өндөртэй байгаа учраас хүмүүс ерөнхийдөө орон сууц одоохондоо бас авахгүй байгаа. За энэ хоёр хар зураасын хооронд би юу байгаа юм бэ гэх юм бол нөгөө Америкчуудын хятад улстай тавьсан худалдааны тариф татвар. За тэгээ ерөнхийдөө өсөх хандлагатай байсан чинь энэ тариф энэ хар зураасаараа дууссан хэрнээ бараа контейнерийн захиалга одоо хүртэл буцаагаад босч ирэхгүй байна тий. За тэгээ бас компаниудын хүлээлэлт юу юм бэ гэх юм бол инфляц одоохондоо маш багатай байгаа. Дональд Трамп бол тий инфляцийг маш сайнаар дарж чадсан. Гэхдээ компаниудын хүлээлт юу байгаа юм бэ гэх юм бол инфляц 3-4% байх болно. За энээс байх ёстой. За яагаад юм бэ гэх юм бол нэгдүгээрт Америк засгийн газрын өрийн санхүүжилт ойролцоо жил болгон төсвийн алдагдлал ойролцоо нэг 5-6%. За эдийн засаг нь нэг ойролцоо 3-4% өсөж ийлаа гэж бодоход заяа тий энэ төсвийн алдагдлыг нэгдүгээрт мөнгө хэвлэлтээрээ зохицуулж болно, инфляцаараа зохицуулна тийм ээ. За тэгээ эдийн засгийн өсөлтөөр зохицуулж болно. Энэ хоёулаа ерөөдөө 7-8% та бэжэж ер нь Америк улсын санхүүгийн байдал тогтворч. Жишээлбэл эдийн засгийн өсөлт 4% байлаа гэж бодъё. За нэмээд инфляц 3.5 байлаа гэж бодох юм бол тийм ээ 7% болж байгаа гэсэн үг. За тэгээд энүүгээрээ дамжуулаад төсвийн алдагдлын ойролцоо 6-7 байх юм бол окей. Тэгээ ард иргэдийн Германаас юм ухаад гаргаж байгаа гэсэн үг. Гэхдээ ер нь бол Америкийн зах зээл дампуурахгүй гэсэн үг. За тийм учраас компаниуд, иргэдүүд ямар хүлээлттэй байгаа юм бэ гэх юм бол за инфляц өндөртэй хിവэрэ байх юм байна. За одоо жоохон Монголыг ярьчих. За 4 сарын ихээр тий худалдааны хориг мориг ингээд Дональд Трамп энийгээ зарлснаас хойш ерөнхийдөө зис баг түүхэн дэд хэмжээндээ хүрэж исэн 5.4 нэг ойролцоо нэг 500 г зис ямар үнэтэй байсан бэ? За тэрнээс ахуулаад бараг $1 навсан. Ойролцоо 20 хувиар унаад одоо буцаагаад ерөөдөө гайгүй болж эхэлж байна. Одоо 4.8-тай явж байна. За энэ бол манай Монгол улсын хувьд бол ер нь бол сайн мэдээлэл тий. 3 сарын сүүлээр бид нар бол айгүй сайхан зисээр айгүй өндөр ашиг хийдэг байсан бол тэрний ашиг нь бараг тий 20-30-40%-аар буураад одоо буцаагаад өсөх хандлагатай байна. За Dow Jones-ыг харахаараа ерөөдөө 416 жоохон суларч исэн, жоохон буурж исэн. Одоо ерөөдөө энэ Европын Дональд Трамп тий худалдааны тарифны мэдээнээс болж энэ буцаагаад өсөх байхаа. Алт харцгаая. За та харж байгаа юм бол
Тэ. Ер нь бол хэдэн нэг 7 хоногийн өмнө 2-7 хоногийн өмнө нэг навс унаад тийм ээ. Бараг 3150 дээр хүрээд тэгээд буцаагаад одоо 3300 3400 руу явж байна. Тэгээд ерөөхдөө энэ triangle дотор явж байгаа. Тэгээд ер нь бол энэ 6 сарын ихээр тийм миний хүлээлт юу юм бэ гэх юм бол энэ өсөлтөө өргөжлүүлэх баха. Одоо ерөөхдөө нэг тэгээд одоо нэг 2-3 сар sideways consolidation явж байгаа. Жохон амьсгаа авж байгаа. Тэгээд энэ өргөжлүүлээд өсөх баха. Инфляц өндөр мөнгө хэвлэгдэж байгаа. Европт дайн гих мэдчлэн Путин, Украин, Зеленский гих мэдчлэн ерөөхдөө ойлголцсондоо хүрч чадахгүй л явж байгаа. За энэс болоод манай Mika Metals ер нь он гарахаас тийм 12 сарын сүүлээс 4 сар хүртэл зогсолтгүй бараг өсөлттэй байсан. За саяхан ерөөхдөө жоохон correction ороод одоо буцаагаад өсөлттэй явж байгаа. Хэдүүлээ энэ трейднээс тодорхой хэмжээ хязгаар гарсан байх юм бол ойролцоо энэ 14-15-тай баг зэрэг зарсан. Тэгээд одоо ерөөхдөө буцаагаад өсөх хандлагатай байх шиг байна. Хаа хүртэл явах магадaltaй юм бэ гэх юм бол хэдүүлээ харцгаая. Миний хүлээлт юу юм бэ гэх юм бол ойролцоо 18, 19, 20 цент руу хүрэх баха. Тухайн үед хэдүүлээ хөөрхөн ашигтай гарцгаая. Нефт уналтын тренд өргөжүүлж байна. Тэгээд downtrend line руу буцаагаад орсон. Энэ дээр хэлэх юм байхгүй Occidental Petroleum, Devon Energy, Valaris гэх мэтшин энэ ишээ хөрөнгө олт хийхийг хэдүүлээ хүлээж лага. Гэхдээ ёроолтой ойртод ирэх юм бол хэдүүлээ хөрөнгө олт хийнэ. За манай Robinhood тий ер нь бол одоо жоохон амьсгаа авж гин хэдүүлээ хөөрхөн эндээс ашиг ийдсэн. Энэ дээр нэг сүртэй хийх юм байхгүй хэдүүлэн позиц одоо доктортой энэ дээр нэг оролдохгүй хэврээ үлдээ чи юу. Ямар мэрэгчлэр сурах уу? Чи өөрөө хүүхэд чинь мэдээж хамгийн өндөр цалинтай орлоготой мэрэгчлэрээ төгсөх ёстой. За хамгийн өндөр орлоготой мэрэгчл юу бэ гэх юм бол одоо программист, software engineer. Би одоо хүмүүс 3-4-5 сая төгрөгийн цалин санал болгосон ч программист над дээр ирдэггүй. Амар ядаргаатай. Яг их мэт тэр тим өндөр ирэлттэй. За санхүү эдийн засгийн сургууль санхүүгийн хичээл зааснаа хажуугаар нь заяа. Тэ? Програм хөгжүүлэлтийг зааж байгаа. Химэл Ойхан, онлайн худалдаа, UI UX, software development. Тэгээд төгснөхийн дараа бараг баттай ажлын байрт болчихно. Эний талаар дэлгэрүү мэдээлэл авмаар байгаа юм бол видео мэдсээр. За. Сонирхолтой Oscar Health дээр хэдүүлээ яг энэ earnings release-ийн өмнө яг энэ declining wage-ийн үеэр яг эндээ ер нь бол аваад тэгээд нэг 30-40% ашиг хийсэн. Одоо харин Oscar Health буцаагаад буурч ийн. Ягаад буурж байгаа юм бүүмэд компани тухай нэг муу мэдээлэл ерөөсө гараагүй, сураг юм ерөөсө байхгүй. Тэгээд ер нь бол одоо буцаагаад хэмдэрж ийн. Тэгээд таад Oscar Health авч амжаагүй байгаа юм бол тий одоо санаа зовлтгүй орох боломжтой шүү. За энэ Mika Metals руу бас орж амжаагүй юм бол одоо баг зэрэг авч болно. Окей. Robinhood дээр жоохон хүлээж одоо жоохон correction орч магадгүй. За одоо хэдэл юу ярих юм бэ гэх юм бол Tesla ярив. Тэ. Юу юм бэ гэх юм бол bull flag formation үүсэж байна. Тийм ээ. Жоохон sideways consolidation явсан. Одоо энэ bull flag шиг харагдаж байна. Одоо ер нь бол маргааш Америкийн хөрөнгөний зах зээл нэгдээд Европын мэдээлэл дээр дахиад нэг магадгүй нэг сайн мэдээлэл нэмээд гараад ирчих юм бол Tesla ерөөхдөө жоохон positive breakout хийх байх 350 360. Тэгээд юу болох юм бэ гэх юм бол ойролцооныг 7 хоногийн дараа Cyber Taxi event Austin хотод болно. Тэрэн дээр би нэлээд том хүлээлттэй байгаа. Ер нь бол full self drive гэх мэт чинь би сүүлийн үед нэлээд олон контент оруулж байгаа. Гэхдээ дахиад гой мэдээлүүд, гой контентууд гараад ирсэн тэрийгээ би таад бас хуваалцах гэж тэсэн ядаж хүлээж байна тий. Tesla бол тийм манай багц дотор нэлээд том хувь эзэмшиж байгаа. Авч амжаагүй бол баг зэрэг бас Tesla авчаарай. За, Nvidia дээр ер нь бол Tesla-тай адилхан formation харагдаж байгаа. Энэ 7 хоногт орлогын тайлангаа гаргана. Тэгээд зах зээл жоохон тиймэрхүү болцсон байгаа тий. Жоохон ингээд эргэлзээтэй. За тэгээд ер нь бол та бас одоо энэ Nvidia-гаас энэ 7 хоногт сурах юм байгаа. Тэр юу юм бэ гэх юм бол Nvidia бас сайн тайлан гаргасан ч буурч магадгүй. Тийм ээ. Тийм учраас ерөөхдөө нэлээд сайн тайлан гарч иж ерөөхдөө энэ ерөөхдөө өсөх баха. Гэхдээ энэ худалдааны дайны Европын сайн мэдээ гараад ерөөхдөө энэ жоохон дэшээ явах бах. Гэхдээ жоохон pressure байгаа. Гэхдээ хэдүүлээ Nvidia дээр нэг сүртэй их хөрөнгө олт хийгээгүй.
Тийм учраас энийг хэдүүлээ зүгээр 50 хүлээч. За тэгээд хэдүүлээ одоо зүгээр 50 бай. Хүлээцгээ. Oscar Health-ыг ерөөдөө нэмж авч болж байна. Тэ. HIMSS дээрээ би одоо дахиад нэг шинжилгээ хийж байгаа, дүгнэлт хийж байгаа, санхүүгийн модель шинжилж байгаа. Тэгээ маргааш манай school community дээр HIMSS-ийн шинжилсэн мэдээлэл тэгээд 2 дугаар улирлын орлогын таамагууд дээр би одоо ажиллаж байгаа. Тэгэхээр тэрийг би таатай бас энэ 7 хоногийн дундчаар маргааш юм уу нөгөөтөр хуваалцснаа. Яг гэх юм бол HIMSS бидний хувьд бол хамгийн ач холбогдолтой хөрөнгө оруулалтын нэг нь. Тэгээд HIMSS бол биднийг тодорхой хэмжээнд эрх чөлөөнд хөргөх баха гэсэн найдвартай байгаа учраас HIMSS дээр нэлээх анхаарч байгаа. За тэгээд HIMSS-ийн апдейт дээр эсвэл дараагийн маркет апдейт дээр эргээд уулзцгаая. Програм хангамж, хэмбэл оюухан, мэдээллийн аюулгүй байдал, онлайн худалдаа хөгжүүлэх web coding, graphic design, UI UX, за virtual art, NFT, blockchain. За тэгээд энэ бүгдийг нь сураад хажуугаар нь санхүүгийн мэдлэгтэй болно гэсэн үг. За тэгээд төгсчгөөрөө чи өндөр орлоготой, санхүүгийн мэдлэгтэй. Тэгээд хамгийн өндөр цалин өгдөг байгууллагууд нь юу юм бэ гэх юм бол банк бус, санхүүгийн байгууллага, хөрөнгө оруулалтын байгууллага гэх мэтчлэн. Чи төгсч юм бол бүр над дээр ирж ерөөхдөө анкета бүлж болно. Яагаад гэх юм бол надаа байнга программист хэрэгтэй. За. Тэгээд нэр хүндтэй Монголын топ сургуулийн нэг нь санхүү эдийн засгийн сургууль одоо 2 дахь жилдээ нэг зааж байгаа. Тэгээд сонирхолтой юм бэ гэх юм бол чи сураад ирснийхаа шууд дадлахын гэсэн. За ганцхан сургуулийн танхим дотор чи янз бүрийн том юм алгоритм сурахгүй. Тэ? Чи бодит компани дээрээ магадгүй баг ирээдүйн ажил олгогч дээрээ компани дээрээ чи дадлага хийгээд тэ? Бодит амьдрал дээрээ туршлага аваа. Тэгээд төгснөхийн дараа чи ингээд баг анкет бүглэх хэрэггүй ч байж магадгүй. За. Тэгээд дэлгүүр мэдээллийн постны доор байгаа. Тэгээд хүүхдүүдээ эсвэл чи өөрөө ирээдүйдээ өндөр орлоготой санхүүгийн эрхчлөлттэй тэгээд код бичснийхаа дараа ерөөхдөө гадаад явсан ч болно. Эсвэл гадаадаас халтурын ажил авч болно. За иймэрхүү юм сонирхож байгаа юм бол санхүү эдийн засгийн програм хангамжийн сургалтыг санал болгоё.